Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та нартай шинэ 7 хоногийн мэнд хүргэе. За та бүхэндээ их мэлтгийн дараагийн үргэлжлэл хичээл болох жалжгар ба сэрээ эвэрт үсгийн зурлагуудыг бичмэл болон дармал хэлбэртэй харьцуулж сурах гэсэн хичээлийг эхлүүлж байна. За юун түрүүнд жалжгар эвэрт үсэг гэж юу хэлдэг вүлээ гэхээр та бүхэн дэлгэц рүү сайн анхаараарай. Үндэсний бичигт ЖЗ үсгийн эхний хэлбэрийг жалжгар гэж нэрлэдэг. За жалжгар зурлагыг Г үсгийг дээрээс нь дарсан мэт буюу тэгш өнцөг үүсгэсэн хугархай шугамар илэрхийлдэг бахнэ. За эвгүй жижигтэй мөн өмнөх хичээлээр судалж мэдсэн те 5 7 9 гэх мэтээр хойшоогоо сондгоогоор тооцоод зурлаг хоорондын за нэг нүд байхаар тооцоолж бичнэ. За сэрээ эвэрт үсэг гэж үг хэлээд байна вэ гэхээр үндэсний бичигт ЦЧ үсгийн эхний энэ харагдаж байгаа энийг сэрээ эвэрт гэж нэрлэдэг. Тэгэхээр эхмэлд сэрээ эвэртийг хвчлэн 3 салаатай эсвэл тэгш онцгт хэлбэртэй хувил гаргаж зурдаг бахнэ. За энийг хэлж байна. За энэ нөгөө хөндлөн болоод босоо дөрвөлжингөө яаж үлдээж ичиж байгааг яаж хэмжээ авсан байна вэ гэдгийг хараарай. За хөндлөн бол 5 дөрвөлжингийн заа авсан байгааг та хэд маань ажиглаж байгаа бах тий. За өнөөдөр 3 дугаар хичээл учраас та хэд маань энэ хойшоогоо 5 7 9 гэх мэтээр ингэж дөрвөлжингөө дэвтрийнхаа нөгөө хэмжээгээр авдаг гэдгийг мэдчихэж байгаа хаа. За бүгдээрээ жалжгар болоод сэрээ эвэрт үсгүүдээ амьлуулж таниад дэвтэртээ за дэвтрийн нөгөө шугамын дагуу бичиж тэмдэглэж авцгаая. За дэлгэцэнд жа толгой тусгууд харагдаж байна. За үгийн ихэнд ордог жа, дунд ордог жа, атагт ордог жа, Ж 2 маань ижлэх нь шүү дээ. За үгийн дунд ордог Ж буюу 2 давхар шилбэг хэрхэн бичсэн байна вэ? За үгийн дунд ордог Ж, за үгийн атагт ордог нумт Ж үе вэ те. За үгийн ихэнд ордог зоо өөр, за үгийн ихэнд ордог зөө зүү өөр, хойшоогоо үгийн дунд ордог, үгийн адагт ордог хэлбэрүүд ижилхэн байгааг таад маань мэднэ тийм үү? За та бүхэн бичиж тэмдэглэхдээ үгийн дунд за тэгээд үгийн адагт орж байгаа үсгүүдийн дээрээс ирж байгаа нурууны зурлагыг за мөн ихэнд ордог хэлбэрийн доошоо бууж байгаа нурууны зурлагыг зураасыг орхигдуулж болохгүй шүү. Орхигдуулбал та бүхэн дараа нь өөрөө үе бүтээхэд нэлээд бэрхшээлтэй болдог. За дэлгэцэнд сэрээ эвэрт үсэг буюу цаача толгой тусгууд байна. За мөн адил ихэнд ордог цаа, ихэнд ордог дунд ордог цаа маань ижлэх нь шүү дээ тий. За тэгээд адагт ордог. За дунд ордог чи, адагт ордог ци. За мөн цоо цуу, цөө цүү адилхан. За цөө цүү нь доороо нэг илүү шилвтэйгээрээ л ялгаатай байгаа. За мөн л нөгөө зарчмаараа ихэн дунд адагт ордог хэлбэрийнхаа төгсөж байгаа нуруу дунд нь холбогдож байгаа нуруу болоод дээрээс үгийн адагт ордог үсгийн хэлбэрийн дээрээс буужирж байгаа нуруунуудыг та бүхэн алхасахгүй зөв бичиж тэмдэглэж аваарай. За өнөөдрийн хичээлдээ анхааралтай хандуулсанд баярлалаа. Та бүхэн өөрсдөө их мэлтэйгээр бичсэн үгсийг интернетээс хааж ирж уншиж туршиж бичиж үзээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.